Мэдээ үргэлжилж байна. Улаанбаатараас сонсож байгаа нэвтрүүлэгт холбогдсон иргэдийг тайвшруулах үйлчлэгээтэй сэтгцийн эмн 6 сараас хойш тасраад олдохгүй байгаа талаар тодруулж өгөх хүсэлтийг ирүүлсний дагуу эрүүл мэндийн яамны мэрэгчлэнээс энэ талаар манасруулагч тодруулсан байна. Улаанбаатараас сонсож байгаа нэвтрүүлэгт холбогдсон иргэдийн хүсэлтийн дагуу бид сэтгцийн хэмээх одоо тайвшруулах юм нь 6 сараас хойш одоо нийт алтыг эм худалдаалах газруудаар тасарсан байна гэсэн талаар эрүүл мэндийн яамнаас тодруулсан юм а. За эрүүл мэндийн яамны мэрэгчлийн хийж байгаагаар энэхүү эм нь яг одоогийн байдлаар тасарсан байгаа. За нөлөөтэй иймэрхүү төрлийн эмийг бас импортоор авах хамаагүй оруулж ирж болохгүй. Тэгээд тодорхой журмын дагуу оруулж ирдэг учраас энэхүү эм нь 11-р сараас эхлэн худалдаанд гарч иргэд одоо энэхүү эмийг авах боломжтой гэсэн хариултыг өгсөн юм а. Тайвшруулах сэтгэл засах үйлдэлтэй сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй байдал, айдас, түгшүүр, цочромтгой шинжүүдийг дарах ба мөн нойрсуулах, булчин сулруулах, таталтааны эсрэг үйлдэлтэй сэтгцэн буюу үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд изопам нэрээр бүртгэгдсэн уг эм нь 6 сараас хойш тасран эм ханган нийлүүлэх байгууллагуудаар худалдаалагдахгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу эрүүл мэндийн яамны эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтнээс энэ талаар тодруулсан юм а. Диазепам сэтгцэн гэдэг олон улсын нэршлэр. Диазепам энэ юм нь болохоор сэтгэц нөлөөт юм англиар багтдаг. За сэтгэц нөлөөт юмуд бол ер нь импортлоход бол тодорхой хугацаа шаарддаг. Олон улсын мансууруулахын хорооноос зөвшөөрөл аваад тэгээд мөн сэтгэц нөлөөт юмыг импортлох тусгай зөвшөөрөлтөй компаниуд импортлох хэрэг үүсдэг байгаа. Ер нь бол эдгээр ханган нийлүүлэхээс авсан мэдээллээр бол 11 сарда бол диазепамын ороод ирнэ гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. Уг юм нь ухаан санаанд нөлөөлж айдсыг дарах ба сэтгцийн болон хөдөлгөөний хөөрлийн байдлыг хэвэн болгодог. Айх түгшүүрлэх байдлыг арилгаж нойр хүрэх процессыг түргэсгэн нойрсолтыг сайжруулдаг байна. Тиймээс олон улсын мансууруулахын бэлтгэмжийн холбооноос зөвшөөрөл авч импортоор оруулж ирдэг учраас баггүй хугацаа шаарддаг юм байна. Сэтгцэн эм нь 11-р сараас хэрэглэгчдэд хүрнэ гэсэн мэдээллийг эрүүл мэндийн яамны зүгээс өгсөн юм а.